Сайн байна уу? Та бүхэнд эзний гэрчлэлийг хуваалцах байгаадаа баяртай. Хамгийн сүүлд Илч Владимир Мунтяны пэйж хуудсан дээр тавигдсан ток шоу болон эсийн бүлгийн уулзалтаар дамжуулаад эзнээс илчлэлийг хүлээж авснараа шинэ үед ороход эзэнд бас онцгой өргөлийг өргөж талархлын тахлыг өргөх боломжийг олгосон эзэн бурхандаа талархаж байна. Тэгээд сайн мэдээний үйлчлэлд талархлын тахил болгож онцгой $1000 хэрхэн өргөсөн талаарх гэрчлэлээ та бүхэнд хуваалцъя. Миний ажилладаг судалгааны төвөнд Монголын Алтмак компани охин компани болон би дааж гарсан байгаа. Тэгээ энэхүү анхны ажлын үр дүнгийн хурал буюу KPI үнэлгээний талаар хангал сайхан ахлагчаар дамжуулан залбируулсан. Тэгээ энэхүү залбирлаар дамжуулаад KPI үнэлгээг 99.9% буюу бараг 100% үнэлгээ ирсэн байгаа. KPI-ийнхаа урамшууллын $1000 эзэн бурхандаа өргөсөн. Тэгээ энэхүү сайн мэдээг та бүхэндээ гэрчилж байгаадаа баяртай байна. Илч Мунтяны пэйж хуудснаа тавигдсан үг сургаалуудыг сонсноор манай гэр бүлийн амьдралд бас сэргэлт шинжилэлт ирж бидний амьдрал итгэл найдвар маань санхүү дээр биш харин зөвхөн эзэн бурхан дээр тогтдог гэдгийг өнөөдөр дахин ойлгуулж өгсөнд талархаж байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Илч Владимир Мунтян, Виктория Мунтяны залбирал, ток шоу, эсийн бүлгээр дамжуулж хэлэгдсэн үгийг сонсоод би $1000 өргөсөн байгаа. Тэгээд энэхүү өргөлийг өргөснөөр миний амьдралд гайхамшигтай зүйлийг хийсэн нь 2022 оны 12 сарын 31-нд анхныхаа бүтээгдэхүүнийг гаргах нэг шинэ төсөл дээр ажиллах санал ирсэн байгаа. Тэгээ энэхүү саналыг хүлээж авсан. Тэгээд та бүхнийг бидний төлөө залбирч бас эзний гайхамшиг шинэ ажилд шилжих нь боломжийг олгосон эзэн бурхандаа талархаж байна. Тэгээд үнэхээр энэ ажлыг хийх маш богино хугацаанд бүтээгдэхүүнээ гаргах шахуу төсөл учраас энэ төсөл дээр эзний мэрэгэн ухаан мэдлэгийн сүнс дүүрэн байж эзний ерөөл ажил бэлхэн байхын төлөө та бүхнийг залбирч өгөөч гэж хүсэж байна. Тэгээд үнэхээр та бүхний залбирал ба ерөөлөөр маш их эвээгддэгтэй талархаж байна. Амен.